сонор сэрэмжтэй байгаараа л гэж захих гэж. Наадан болж байна. За мөн дээрээс нь та ашигт малтуулын тухай хууль ингээд хуваагт байхгүй ч гэсэн байн байраараас орж ирж байна. Орж ирчээ заавал тэр зэсийн амнаатыг буулгах тохироогоо Монгол Ардын намынхан бүлэг дээр шийдвэр гаргацсан ч гэсэн бүлэг нь хоёр хуваагдлаад байнгын ордуудаар орж ирж байна. Тэгэхээр энэний хард юу яваад байна гэхээр ерөөсөө энэ оюуцгаатай холбоотой, онцлогтой холбоотой далд хэлбэрийн эдийн засгийг өөгшүүлсэн далд хэлбэрийн хулгай луур явах бүрэн магадaltaй болчиход байна. Тэгэхээр өнөөдөр хэвлэлийн та бүхэн ийм олноороо цугларсан байгаа дээр алтууйг даргуулсан улсын хурлын гишүүд бид нар та хэд мөн нүд чих ард түмнийхээ нүд чих бид нартай адилхан болж өгөөрэй гэж хүсэж байгаа. Нөхцөлөдлөх хүнд байна шүү. Яг одоо засгийн газраас мэдээлж байгаа мэдээллүүд Рио Тинтогийн гаргаж ирж байгаа мэдээлэл хоёр хоорондоо асар зөрчилтэй байна. Эдийн засгийн байнгын орон дээр бас бид нар хэлж ярьсан та анзаарсан байна. Нэг хоёр дахь нь бол Монгол Ардын намын бүлэг дотроо хоёр хуваагдаад бүлгийн шийдвэрээ дагахгүй нэг хэсэг гарч ирээд үзэл одоо юу гэдэг нэг үг хэлээд нийлээд бүлэг дээр хамтын шийдвэр гаргачаад тэрийг хоёр хувааж байгаа хэсэг байна. Тэгэхээр энэний цаана юу явж байгаа гэхээр асар их хэмжээний мөнгө явж байгаа. Асар их хэмжээний ловор явж байгаа. Монгол Ардын намын гаргасан бүлгийн шийдвэрийг хувааж ийн гэдэг бол цаана ямар нэгэн байдлаар асар том эрх ашиг мөнгө явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийн зөрүүтэй байдлыг нэгтгэх ёстой. Монгол улсын ерөнхий сайд ч гэсэн улсын хурлын чуулган дээр шууд орж ирэнгүүтээ бид нар ийм асуудал шийдчихлээ гэж ярьдаг ийм цаг үе ирж байна. Урд нь бол алтууйг даргын үед бол энэ том шийдвэрүүдийг гаргахын өмнө их хурлын гишүүдээр ядаж хэлэлцээр хийлгэж мэдээлэл өгдөг байсан. Тэгэхгүй одоо өрөөндөө очиж 2-3 нөгөө компани том захирлууд тийм яриад тэрийгэ гарч ирэл за бид нар одоо наадмаар ийм сайхан билгийг ард түмэн дээр барьж яана гэдэг ийм шийдвэрүүд цаашаа гарч явах юм бол Монголын төр бол толгоогоороо хөлөөрөө толгоо хийгээд явах ийм чиглэлгүй явж шүү. Тэгэхээр хэвлэлийн та бүхэн маань энэ мэдээллүүдээр ялангуяа ашигт малтамжийн тухай хууль, за мөн дээрээс нь засгийн газрын барьж байгаа бодлого, Монгол Ардын намын бүлгийн барьж байгаа бодлого, энэ бодлого нь хоорондоо хуваагдж байгаа. Энэ хаана хуваагдаж аль эрх ашигтай үйлчилж байгаа гэдгийг ил тод мэдээлэлээр гэж та бүхэн хүсэх гэсэн. За бид нар ч гэсэн байгаа мэдээлэл та бүхэн нээлттэй болгоод ингээд хамтарч ажиллана. Тэгээд бүгдээрээ сонор сэрэмжтэй бай. Наадмын үеэр олон хуулийн хулгайнууд явах үедээ